Сайн байцгаана хүмүүдэд телевиз үзэгчдээ та бүхний 5 гарагийн орой амлалтын зөвлөм бэлтгэдэг манай Fighting Sport хөтөлбөр эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ өнгөрөх амралтын өдрүүдэд болж өнгөрсөн 2007 оны кикбоксing улсын аврал шалралт тэмцээнээс үзүүлэхээр бэлтгэлээ. За мөн уг тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчидтайгаа үзэгч та бүхнээ уулзах болно. За эрхэм хүний телевиз үзэгч та бүхний энэ өдрийн амраа амгалан айлтгая. За 5 Эрдэнэ компани зүгээс бол 2007 оны 2 сараас эхлэн Мишель кикбоксинг клубыг Монголын кикбоксертын холбоотой хамтран байгуулсан байгаа. Энэ клуб хичээлээд хэдэн сарын өмнө үзэж байна. За ингээд 5 Эрдэнэ компани Мишель кикбоксинг клуб Монголын кикбоксинг холбоо цагаан чанар харуул хамгаалтын албатайгаа хамтраад 2007 оны Монгол улсын аврах шалгаруулах кикбоксинг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээнд нийтдээ 18 багийн 268 тамирчин хүч чадал авиас ухаанаас харин оролцлоо. За тэмцээний үр дүн бол их сайн гарсан. Ялангуяа манай баг тамирчид бол их сайн оролцлоо. Мишель клубээс оролцсон, цагаан чанар харуул хамгаалтын албаас оролцсон баг тамирчид нийтдээ 7 галт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Энэ бол бидний хувьд бол богинохоо хугацаанд хичээлсэн хичээлийн үр дүн байлаа. Энэ хичээлийг цаг хугацаанд нь авч явсан, амжилттай хичээлүүлсэн Алтан буруу багшийн хувьд бол их хөдөлмөр бүтээл зарсан байлаа. За тэгээд 5 Эрдэнэ компани кикбоксинг холбоог одоо дэмжиж энэ спортод хүч үзэж байгаа тамирчдыг цаашдынх нь одоо спортын амжилтыг өргөх явандаа төв дэлхийд нэр алдраа дуусгасан ийм сайн тамирчин төрүүлэхэд өөр ингэсэн хувь нэмрийг оруулж байна гэж ойлгож байгаа. Эндээс бас Монгол улсын нэрийг дуусгасан ийм алдартай тамирчид төрнө гэдэгт бас итгэлтэй байгаа. Бид бүхэн энэ кикбоксинг клубын одоо тоног төхөөрөмж болон орчин нөхцлөөр нь хангахад нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Энэ дээр манайхан тогтмол бэлтгэл хийсний үр дүнд ийм амжилтанд хүрлээ. Ингээд цаашдаа энэ кикбоксинг спортоор хичээлд байгаа хүүхд залуучуудад спортын өндөр амжилт хүсье өрөөё. За 5 Эрдэнэ компанийн хувьд бол Мишель төв, Мишель Экспо төв, бизнес парк гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мишель төв маань одоо Монголын хамгийн том худалдааны төв байгаа. 5 хүн мэдэх баг. Мишель Экспо төв маань өөрөө олон улсын болон дотоодын чанартай үзэсгэлэн худалдаа явуулдаг юм төв байж байгаа. Бизнес парк маань энд одоо гадны болон хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг дэмжиж байгуулагдсан ийм парк байгаа. За Мишель промошн клубыг үүсгэн байгуулахад бид нар бас нэлээд хүч хөрөнгө зарсан юм байна. Энд бол Мишель клубыг байгуулахын тулд бид нар дээврийн ажил, шалны ажил, дотоод засал чимэглэл, сэлбэг хэрэгсэлгээд нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эннийхээ хүчинд манай тамирчид бас бэлтгэл хийх, бэлтгэл сургуулаа явуулах ийм таатай нөхцлөөр, таатай орчинд явуулах ийм болцоотойгоор хангагдсан юм байна. Цаашдаа кикбоксинг энэ спортыг Монголд хөгжүүлэх, улмаар төв дэлхийд нэрээ дуусгасан ийм тамирчид төрөн гаргахад 5 Эрдэнэ компани зүгээс тодорхой хувь нэмэр оруулах болно. Миний хувьд бол 2003 оноос хичээлж эхэлсэн. Хамгийн анх кикбоксинг хичээлдээ салхах эхлэхдээ 10 дахь оролт хичээлдэг байсан Алтан буруу багштай нэр. Тэгээд миний бол энэ тэмцээн бол 2 дахь тэмцээн 2005 оны улсын аваргаар би орж исэн. Одоо энэ эхнийх дээрээ хожигдчихсэн. 2007 оны улсын аваргаар орж мөнгө медаль авсан. Бидний бэлтгэл хийсний хувьд гэвэл багшийнхын гэрт байрлаж өглөөг хороос нь өгөөж өдөр нь 4-өөс бэлтгэлдээ явдаг байсан. Бидний ивент итгэж тэмцээнийг бүрдүүлсэн Мишель клубийнхаа ах нартай баярлалаа хэлье. Анх би амар баярсгалахаар кикбоксинг сонирхож эхэлсэн. Тэр Алтан буруу багшийн удирдлагаар Харакул клубт хичээлсэн. 2004 оноос бэлтгэл 2 жил болж байна. Бид нэг анх Жавистой сургуульд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд сүүлдээ Мишель төвдөр хийдэг гэсэн. Мишель клуб дээр бэлтгэл хийдэг гэсэн. Алтан буруу багшинд бол бичлэг үзэж их юм сорсон. Тэгээд байлж байгаа хугацаанд өглөө эрт босчихгүй коросонд тэржгүй өдөр 4 цагаас бэлтгэлтэй тэгж бэлтгэл хийсэн. Манай Мишель клуб бол ер нь бэлтгэл сонгуулийг хийхгүй тийм чөлөөтэй. Мишель клуб дээр стандарт бэлтгэл хийх дуртай шиг юм уу? Тэжээс кайф авдаг бэлтгэл хийснээр. За миний хувьд бол олон жил дулааны спортоор хичээлж байна л да 10 хэдэн жил орчим.
Тэгээд энэ хугацаанд маш олон тэмцээн уралдаан үзүүлээ. Төв дэлхийн олон улсын тэмцээнд Монгол улсад л маш олон одоо орж исэн. Яг зүгээр сонирхолтой нь бол би кикбоксер дэлхийн авраас алтан медаль, хөрөл медаль дэлхийн замын том тэмцээнд оролцож исэн боловч улсын авраг шалгаруулах тэмцээнийхээс алтан медаль авч байгаагүй. Улсын авраг болж байгаагүй. Тэгээд энэ удаа анх удаа улсын авраг болж үзлээ. Энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл бид өөрийн тийм шил формашныг байгуулагдаад тийм ээ мэргэжлийн тийм тулааны клубтэй болсон. Тэн дээр одоо бэлтгэл сургалт маш сайн байлаа. Тэгээ ер нь бол ямар нэгэн спорт хөгжөхөд тухайн одоо боломж нөхцөл маш чухал байдаг л да тийм ээ. Энэ бол бидний өмнөөс нэг нэвтрүүлгээр ярьжлээсэн. Бараг 20,000 жилийн өмнө тийм ээ Шаулны сүмд Изааны ивэлд орж энэ жинхэнэ Шаулны сүм одоо цэцгэлэн хөгжиж исэн гэдэг. Яг тэр шиг энэ үйл явдал одоо хүртэл ингээд байж л байдаг. Тэр утгаараа одоо манайх 5 эрдэнэ компаниудаа тийм ээ манай кикбоксing холбоотой хамтраад ийм тулааны төв байгуулсан. Энд ингээд бид нэр бүхэл одоо мэргэжлийн бэлтгэл их боломж гараад тэгээ энэ бэлтгэл хийж байгаа тэмцээнд орлоо л да. Тэгээ энэний үр дүн сая харагдаа тийм ээ. Манай залуу тамирчид тэр да ялангуяа би одоо сая залуу тамирчтай хараад бас их баярлалаа. Маш сайн тоглосон, бэлтгэл маш сайн хангагдсан. Мэдээж ер нь бол тэмцээнд гарч тоглоход ганцхан хүний ажил байдаг. Эренгэнээр гарч байгаа тэрний хайн баг байдаг. Бэлтгэл хангагч тамирчин дасгалж байгаач тийм ээ. Тэгээ яг өөрийнхөө багийнханд одоо их баярлалаа гэж хэлээ. Одоо миний багш тийм ээ. Батман багш маань манай багийнхан манай алтан бүрүү залуу тамирчид бүгд сэтгэл гарган нэгдэж сайхан ажилласны үр дүнд бидний тэмцээний сайхан зохион байгууллаа. Мөн өндөр амжилт гаргалаа. Одоо тэгээ энэ ч бид нар бэлтгэлээс сайн базааж агаад төвдлөхийн том тэмцээнүүд хүлээж байна. Энэ жил бол Азийн заалны наадамтай кикбоксing том тэмцээнүүд байна. Бас миний хувьд ордог өшөөгийн дэлхийн аврах шалралт тэмцээнтэй. Тэр тэмцээнээс одоо дараа жилийн олимпийн ирэх хөстэй маш чухал тэмцээнүүд байгаа. Тийм учраас одоо бэлтгэл сургалтаа сайн базааж дараагийн тэмцээнд орох бодолтой байна да. За үзэгч та бүхэн сая одоо кикбоксing улсын аврах шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдыг уулзууллаа. Одоо та бүхэн шилдэг тамирчдын ширүүн тоглолтыг хүлээн авч үзнэ үү? За 2007 оны Монгол улсын аврах шалгаруулах кикбоксing 6 дугаар тэмцээн. Энэ сарын одоо 14, 13, 14, 15-ны өдрүүдэд Мишель Экспотын одоо спорт зааланд амжилттай одоо болж өндөрлөлөө. За энэ тэмцээнд нийт 18 байгууллагын 268 тамирчид, өсвөр үе залуучууд, насан туршид, эмэгтэй гэсэн ангилалд хурд хүч авахал самбаагаас сорин өрсөлдсөн. За үзэгч та бүхэн энэ тэмцээний аваргын төлөө одоо тоглолтуудыг харж байна. За 47 кг-ийн жинд одоо аваргын төлөө өрсөлдөхөөр Улаанбаалангаас Алдар спорт хорооны тамирчин Мөнх сайхан, за Хөх булангаас Мишель кикбокс төвийн тамирчин, шавь цогцлбарын сурагч наадам нар одоо учраа тоглогч нараа удаа дараагаар ялж залуучуудын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 2007 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд даваргын төлөө алтан медаль одоо булаалтахаар ингэж шалгарсан. Тоглож байна. За энэ алтан медалийн төлөө тоглолтуудыг үзэгч та бүхэн харж байна. За рингенд Оросын холбооны улсын шүүгч Говр энэ удаагийн тулааныг шүүн явуулж байна. За энэ жинд нийт 12 тамирчин үзэж байгаа. За наадам маань одоо Хөх булангийн тамирчин наадам эхний тойрогтой Хангаатан клубын тамирчин Цэндийг одоо хожоод, за дараагийн тойрогтой Харчон клубын тамирчин Шинж Авхланг мөн оноогоор хожоод ингээд одоо мөнгөн медалийн төлөө Red Bulls клубын Тулга гэсэн тамирчин хоцсноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ олж авсан байна. Тэгээ энэ өсвөрийн тамирчдад ингээд одоо 4 тоглож иж финалд үлдэнэ гэдэг бол асар их туршлага, маш их төсвөр дэвчээр бэлтгэж сургууль шаардсан ийм одоо зүйл. Тэгээд үнэхээр одоо энэ залуу тамирчид ингээ харж байхад жилээс жил тэдний ур чадвар одоо бие бэлтрийн хөгжил тийм ээ тэмцээнд бэлтгэсэн байдал тэдний үнэхээр одоо хондоо болсон болохоор ажиглагдчихл байлаа л дээ. За одоо наадам бол одоо энэ хөх хөнгийн одоо өмдтөө, за энэ хөх хөнгийн одоо өмсгөлтөө толгойн хамгаалалтаа. За наадмын саяар 2 шулуун цохилтыг амжилттай боллоо. За ингээ хөл ерөөсөө энэ кикбоксing энэ одоо тэмцээний ялгагдах одоо боксоос ялгах онцлог бол хөлийн цохилт байх хэрэгтэй. Тэгээ хөлийг бас хөлөөр хийдгүү. Хөлийг одоо бүслэгнээс дээш одоо бие хэсэг, толгой хэсэгт одоо гарын давталгаатай хамтарч ингэж хийдэг, хослуулж хийдэг ийм төрөл байгаа. Тэгээ ер нь хөл гар бол аль аль нь 50% байж иж одоо ингэж
тоглолт амжилттай болдог. За саяхан алдар спорт орнд мөнх сайхны бас шулуун гарын огтуусан цохилт амжилттай боллоо. Тэгээ эндээс бол наадам бол анх удаага одоо улсын аврах шалгалт тэмцээнд оролцож байгаа. За түүний өрсөлдөгч мөнх сайхны хувьд бас боксын төрөлд бас хүч сөрдөг ийм өсвөрийн тамирчин байна. За боксын одоо тэмцээн болох олимпийн гараа өсвөрийн улсын аврах тэмцээнд амжилттай оролцож бас медаль байр шалгарч ирсэн. Ийм одоо наадмыг дуршлагтай юм тамирчин байна. За наадмын хувьд бол яг одоо кикбоксоор одоо сонгож хичээсэн. Яг одоо кикбоксын одоо үндэсний одоо тамирчин гэж хэлж болохоор тийм ээ. Яг бие даасан, бие даа зөвхөн одоо кикбоксоор хичээлж ингэж гарч ирж байгаа тамирчин. Одоо үзэгчдээ өөрсдөө ялгааг бол харж байгаа. Хуулигаар бол аль аль нь бол 50% байх хэвээр. За алдар спорт орны тамирчин гарын цогт төвчтэй болж бас хөлийн тал дээрээс дутагдaltaй бол зүйлүүд харагдж байна. За тэгээд энэ нэвтрүүлгийг тайлбарлах явцад бас энэ залуу тамирчдын алдааг хэлж тийм ээ. Цаашид бас анхаарах зүйлийг хэлж явах нь бол эдгээр одоо тамирчдын цаашид үзүүлэх амжилтанд бол чухал гэж бодож байна. Ингээд тоглолтыг харж байхад бол бас зарим тал дээрээс хөлийн цогт дутагдaltaй тал бол харагдаж байгаа. Зөвхөн одоо гараараа явуулсан тийм ээ. Гарын одоо цогтоор оноо авсан. Тэр энэ жил шүүлтийн систем ч гэсэн олон улсын хэмжээнд мөрдлөг болгодог юм шүүлтийн системээр явагдаж байгаа шүү дээ. Заавал одоо хөл тэгээ гар гэсэн одоо холбоосон тал одоо дүгнэлт өгөхөөр ингэж бол шүүгчийн зүйл бол шийдсэн байгаа. За энэ ч одоо журмаараа шүүлтийг бол шүүн явуулсан. За одоо бол тамирчид бол ингээд одоо 3 дугаар үе. За 2 минутаар 3 үе өсөлтөх хэвээр ингээд 1 минутын одоо завсаргаатай. За энэ ер нь 2 үе бол тэнцүү өрсөлдсөн. 3 дугаар үе дээр хин одоо явж хин одоо олон оноо аав тэр л одоо ялтыг авч болохоор. За алдар спорт орны тамирч мөнх сайхны бас гарын 3 одоо давталгад амжилттай боллоо. Тэгээд хөлөө одоо нэмээд өгвөл одоо их тийм одоо амжилттай зөв одоо гормын дагуу давталгаа болох гэдэг. За наадам хөл гар гэдэг ингээд холбоод явж байгаа нь бол зөв. Мэдээж л 4 тоглоод финал дээр гарч ирээд ингээд аврагын төлөө одоо 2 минутаар 3 үе өсөлдөн гэдэг бол энэ өсвөрийн одоо 16 15 та тамирчдын хувьд мэдээж хүнд маш хүнд бол ачаал. Тэгэхээр гарын цохилт бол хатуу тамирчин байна. Алдар спорт гараараа бол за дутагдaltaй тал бол цаашид бол ер нь хөлөө их сайжруулах хэрэгтэй. Эндээ шалгарсан тамирчин төвдөлөхөд очиж өрсөлдөн. Тэгэхэд Монгол улсынхаа нэрийг бас гаргахын тулд техник урчууд ирээд жигд сайн байх хэрэгтэй л доо. За ингээд залуу тамирч эрийн хажуугийн бол 3 шүүгч бол шүүн явуулна. За ингээд шүүгчдийн одоо нийлбэр оноогоор гарсан байна. 10 онооны системээр бол тоглолтыг шүүж байгаа. Ялсанд нь 10, ялагдсанд нь 9 гээд энэ раунд болгон дээр шүүгчид саналаа өгж ингэ шүүдэг. За ингээд одоо шүүгчдийн 2-1-ийн саналаар Улаанбаатарын тамирчин мөнх сайханд одоо ялтыг өгч мөнх сайхан 2007 оны өсвөрийн улсын аврах гэсэн цолыг хүртлээ. Тэгээд залуу тамирчин бол цаашдаа өөрийнхөө ур чадварыг бол ахиулж өшөө одоо бэлтгэл сургууль хийж улсынхаа нэр хүндийг одоо өндөр төрөх ийм одоо үүрэг хариуцлага ногдож байна гэж ойлгож байна. За юм болгон жил ирэх тусам төсөн нэмэгдэж байдаг тийм ээ. Бас урд жилийн тэмцээнүүд бол хичнээн тамирчин онцдог бай. Ер нь энэ ч 6 дахь удаага улсын аврах тэмцээн зохиогдож байгаа шүү дээ. Тэгэхээр урд жилүүдэд бол зөвхөн кикбоксing улсын аврах шалгалт тэмцээн бол зөвхөн насан туршидчдын ангил зохиогдсон. Насан туршидчдын эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр ангилд одоо зохиогддог улсын аврага зохиодог байсан. За энэ жилийн хувьд бол бас хуваараа нэмж аль болох одоо залуу тамирчтай бэлтгэх тийм ээ олноор бэлтгэх тэдний ур чадварыг дээшлүүлэх төв дэлхийд одоо үзүүлж байгаа амжилтыг одоо нэмэх зорилгоор энэ жил одоо залуучууд өсвөр үе гэсэн ангиллаар зохиогдсон. Тэгээ урд урдын жилүүдийнхаа тусал үнэхээр одоо санаанд орон бол өргөн дэлгэр болсон. Энэ тэмцээн бол өглөө 10-аас эхлээд орой 8 цагт одоо дуусах юм хуваартай байсан боловч одоо шөнийн 2 цаг хүртэл одоо өргөжилсэн. Ийм бол зүйл бол тохиолдсон. За энэ маань яг зөв нэг талаас шүүмжилтэй одоо зүйл боловч нөгөө талаас ч бах тууштай зүйл байгаа байхгүй юу? 268 тамирчид өрсөлдсөн. Тэгээд энэ өсвөрийн үеийн хүүхдүүд ялангуяа жим болгонд маш олон оролцогчтой. Ерөөсөө л хамгийн бага нь 12, тэгэл 14, 17 гэдэг ингээд жим болгон бол маш олон одоо оролцогч өрсөлдөөнтэй байсан. Энэ кикбоксинг спортыг хүүхдүүд маань их сонирхдаг болжээ. Энийг бол мэддэг болж, энэ спортоор хичээлхийн тулд одоо хүчин чармаалт гаргадаг болж, тийм ээ. Эний одоо хүчин чармаалтын одоо хаана анхаарч одоо төрийн бус байгууллага, спортын байгууллага ч гэсэн тийм ээ, төрийн байгууллага ч гэсэн харж одоо ингэж хөгжүүлэх нь зүйтэй. Сүүлийн үед бол энэ залуучуудын бие бэлтрийн
сорил одоо бие бэлдрийн статистик бол их дундуур гараад байгаа шүү дээ. Бие бэлдрийн одоо хөдөлгөөний дутагдалд орсон бие бэлдрийн ерөнхий сорил их муу гарч ийн гэж яриад байгаа. Тэр энэтэй одоо тууштай тэмцэх хамгийн одоо чухал зүйл бол яа гарахгүй бол спортоор хичээлүүл чөлөөцөгийн зөв боловсон өнгөрөх. За энийг нь одоо хаана одоо анхаарч хамтарч ажиллах юм шаардлагатай байна. За энэ тулаан бол өсвөр залуучуудын ангиллын 57 кг-ийн жингийн аваргын төлөө юм тоглолт байна. За аваргын төлөө тоглохоор одоо хөх Улаанболонгоос 1 клубын 2 тамирчин гарт тоглож байна. За Улаанболонгоос гарт тоглож байгаа тамирчин бол Цагаан чон харуул хамгаалтын тамирчин 9 од 2. За Улаанболонгоос одоо төр 2 гэсэн залуу тамирчид бол гарт тоглож байна. За одоо 2 бол энэ байна. Одоо Цагаан өнгийн канттай энэ өмдтэй Улаан Байлитийн тамирчин бол одоо од 2. За од 2 бол 2007 оны улсын авар тэмцээний одоо шилдэг залуу тамирчнаар одоо шалгарсан байгаа. Үнэхээр одоо хурд хүч тийм ээ техникийн хувьд бол үнэхээр маш сайн одоо бэлтгэгдсэн бол ажиглагдсан. Одоо дээр нь түүний одоо тоглолтын арга барил, нэрийнгэнд бие авч явах байдал, тактик боловсруулах тал дээр бол бас нэлээ одоо үеийнхэн дундаа бас хүч чармаалт гаргаж одоо ажиллаж байгаа нь бол ажиглагдчихсэн. За энэ Хөхбөлөнгийн тамирчин төр 2 байна. За төр 2 бол нийслэлийн 28 дугаар сургуулийн 10 бай ангид сурдаг. За тэмцээнд түүнийг одоо Экватор Батмөх багш одоо бэлтгэж оролцуулсан. За залуу тамирчин маань бас өнгөрөх онд Талиандын Бангкок хотод зохиогдсон Эзэн хааны цомдоос амжилттай оролцож ирсэн ийм одоо тамирчин. За одоогийн үед бол ерөөсөө л залуучуудын улсын аварга шалгуур тэмцээнд анх удаа оролцож байгаа гэхэд бол маш сайн одоо тоглосон өрсөлдөгчтэй бол удаа дараагаар бол амжилттай ялж ингэж аваргын төлөө бол шалгуулж үлдсэн ийм тамирчин шүү дээ. За ингээд тоглолтын бол 2 дугаар үедээ. За энэ дээр харагдаж байгаа хөл тэгээ гар. За энэ бол одоо маш одоо за тэгээд ахаад хөл тэгээ гар те. Энэ л одоо яг энэ full contact энэ дөрөмд одоо горимд зааж гисэн ийм бол одоо дөрмийн одоо товтлогоонуудыг бол үзүүллээ залуу тамирчтай. 57 кг-ийн жингийн энэ финал бол маш одоо олон улсын стандарт төрхийц ийм бол финал болсон. Жигэд тийм ээ. Хөлөг орж ийн, гар орж ийн, тэг ширүүн өрсөлдөөнтэй аль нь бол техникийн хувьд бол кикбокст байх хэвээр бүхий л одоо техникийг бол эзэмшиж сурсан бол харагдаж байгаа л да. Тэгээд тэр нь илүү энэ нь илүү гэх юм байхгүй тийм ээ. Дөгшин бол одоо адилхан байна. Яг тэр энэ яг залуучууд өсвөр үед бол нокаут бол цөөн гарсан. Энд чинь бол юу харуулж байна гэхээр төвшин ижил төвшөнд байгаа байхгүй юу тамирчдын ур чадвар харьцангуй шүү тийм ээ маш ижил төвшөнд одоо байгаа нь за кикбоксоор бас энэ клубүүд тийм ээ дотоодын бие бэлдрийн дотоодын зохион байгуулалт сайтай байгаа байхгүй за энэ дэшрэмд бас энэ баг тамирчтай амжилттай бэлтгэж оролцуулсан Мишель кикбоксийн төв Цагаан чон харуул хамгаалтын алдар спорт хороо хүч спорт хороо хар чон клуб Red Bulls гэдэг ингээд оролцсон багийнхаа бүхий л одоо тасгалжуулагч одоо багш нарт одоо талархлаа илэрхийлээ. Үнэхээр баг тамирчид бол үнэхээр сайн бэлтгэж оролцсон. Бэлтгэл сайтай. Бэлтгэл тэмцээн бол үнэхээр гоё болсон байгаа. За ингээд тоглолтын одоо залуу тамирчдын тоглолтын 3 дугаар үе харагдаж байна. За энэ бол хамгийн зөв одоо горимын товтлогоо тийм ээ. Гар хөлтэй жигд байгаа байхгүй. Тэгэхгүй одоо дан ганцаа гараараа дайраад идэх хөлийн цогцолд орохгүй бол бас оноолт үнэлэл төгөхгүй байгаа шүү дээ. Ингээл гар одоо тэгээд хөл одоо нэмээд ингээ явах хэвээр. За түрүү хэлсэн одоо тоглолт бол 2 минутаар бол 3 үе одоо явагдаж байгаа. За тэгээд энэ залуучууд өсвөр үеийн ангиллалд Мишель кикбоксийн төв бол маш амжилттай оролцсон. За энэний учир шалтгаан бол энэ кикбоксийн Мишель төв гэдэг шинээр одоо нэгдсэн шүү дээ. За энэ төв нэгдснээс хойш энэ тамирчдыг тогтвол бэлтгэл сургуульд хамруулах, тэдний ур чадварыг нэмэгдүүлэхийн бүрэн боломжоор хангагдсан учраас энэ өсвөр залуучуудын ангилд маш олон одоо тамирчид Мишель кикбоксийн төвөөс босож тоглож бүгд одоо сайхан амжилт бол үзүүлсэн байна. За энэ маань юу харуулж байна гэхээр спорт ялангуяа тамирчдын ур чадварт яг харахгүй материалыг базуул маш чухал зүйлээ гэдгийг бас харуулж байгаа юм зүйл. Насны хувьд бас харьцангуй залуу тамирчид. Тийм маш одоо залуу тэг ур чадварын хувьд их сайн оролцолтой. За энэ бол одоо зөв хараа. Хөл за хөл тэгээ гар. Ерөөс энэ хоёр тамирчин бол үнэхээр одоо яг кикбокс одоо сонгомл хэр ийм бол тамирчид байна. Аль нь бол одоо хөлийн техникийг, гарын техникийг маш одоо чадамгаа хослуулж ингэж тоглож чаддаг. Ийм бол одоо тамирчид бол харагдаж байна. Тэгээ жингийн хувьд, бие бэлдрийн хөгжил, нурууны хувьд бол яг ойролцоо ийм тамирчид нэг клубын тамирчид мэдээж одоо нэгээ бас мэдчихээ тоглож мэдж байгаа. Яа тоглохоо мэдээж бодож боловсруулж гарч ирсэн
Тэгээ ингээ 3 үе одоо ингэж өндөр ачаалттай ингээ ажиллаж явах тийм ээ. Бэлтгэл сургууль сайтаа харагдаж байгаа байхгүй эцэг цуцаад ингээд ах зүйл бол ажиглахдаггүй байна гэдэг бол бэлтгэл байнгын тогтмол бэлтгэл бол сайтай байна гэдгийг харуулж байгаа. За одоо ер нь тоглолт дуусахад ер нь маш бага хугацаа үлдсэн байгаа. За энэ хөлийн цохилт одоо хөл тэгээ гаргаал одоо явбал одоо маш одоо зүв бөгөөд одоо оновчтой л одоо шийдэл болно. За энэ дээр тамирчтай уурчаад ерөнхийдөө ойролцоо учраас энэ ойрын зайд ингэж тоглолт. За энэ хөл за тэгээ гар гэдэг ингэж явах хэрэгтэй. За нэг тоглолтыг мэддэг учраас тийм довтлох боломж олдохгүй шүү дээ. Яг довтлох үед нь одоо довтлох боломжийг хааж ингэж ойрын зайд толчаад байна. За энэ дээр хөлийн ажиллагаа тэгээд хөл дээр одоо займарч ажиллаж байгаа бол үнэхээр бас төвшин бол нэлээд бас өндөр төвшөнд очсон л харагдаж байгаа. Ер нь манай залуучууд өсвөрийн тамирчтай төв дэлхийд бол маш өндөр амжилт үзүүлэх юм бүрэн боломжтой. За 2002 онд одоо өсвөрийн дэлхийн цомын аварга Монгол бас төрж ирсэн те. Адын амрыг тамирч 2002 онд Германы Тэрээр хотод зохиогдсон дэлхийн цомын тэмцээнээс салт авч ирсэн шүү дээ. Энэ болгон маань бас яг одоо Монгол хүүхдийн бие бэлтрийн онцлог хийгээд зан суртахуун одоо таарс тохирсон спорт бол одоо яа харахгүй одоо кикбокс гэхэл удаагаар. За энэ харин одоо ерийн зүүн баруун гарын хажуугийн хоёр одоо цохилт яг одоо хугацаа дуусах хугацаанд маш одоо амжилттай одоо давталсан. За үзэгчид эндээс ерөнхий кикбоксийн юг харж болно одоо хэрэгэл материалаа юу хэрэгэлдэг вэ? За толгой хамгаалт хийж явах хэрэгтэй. Гарын бэлий байх хэрэгтэй. Хөлийн хамгаалт байх хэрэгтэй. Шүдний хамгаалт. За ингээд шүүгчтэй 2-1 ярьцаатайгаар цагаан чон харуул хамгаалтын тамирчин төр баяр одоо оноогоор ялж 2007 оны залуучуудын авраг гэж энэ сайхан цолыг хүртлээ. За мэдээж энэ тамирчин бол одоо өшөө одоо ур чадвараа сайжруулж улс орныхоо нэр хүндийг цааш өндөр төргөх ийм бол шаардлагатай. Ийм үүрэг хариуцлага өөрт нь ногдож байгаа гэдгийг одоо ухамсарлаж байгаа бах. За яхаарахгүй одоо улсын аврах шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид тэр онд олон улсын тэмцээнд оролцох хэрэгтэй болдог тийм ээ. Энэ тамирчид маань ч гэсэн энэ жил одоо олон улсын тэмцээнд оролцох гэдэг. Хамгийн ойрын тэмцээн одоо ямар тэмцээн оролдоо юм бэ? Зөвөр нь хамгийн ойрхон тэмцээн бол одоо ер нь 5 сарын 14-өөс 5 сарын 21-нд Грекийн Калкидики гэдэг энэ бол хойд Гректээр хэлэгдэх юм лээ. Балкан хойд оршдог. Энэ одоо хотын Порто Кара гэдэг аялал жуулчлал амралт цэвэрлэлийн одоо Грек урдаа ирдэг энэ газар одоо дэлхийн аварга шалрах тэмцээн бас 4 ангилал зохиогдсон насан туршид өсвөр үе залуучууд эмэгтэй гэсэн. За энэ одоо дэлхийн аварга зориулж биднэр бас яг энэ ангилалд нь яг энэ дэлхийн аваргын ангилалд тааруулж ингэж улсын аварга шалрах тэмцээнэ зохиосон. За энэ тэмцээнд одоо оролцох тамирчдыг одоо энэ болж өнгөрсөн улсын аварга шалрах тэмцээнээс бол шалгаруулж мэдээж аавна. За мэдээж одоо хин одоо ур чадвартай төв дэлхийд гараад өрсөлдөхэд одоо нүүр бардам техниктэй өрсөлдөж чадах уу тэр л одоо тамирчныг шалгаруулна шүү дээ. Тэгэхгүй бас яг төрүүлсэн болгоныг шалгаруулах хэрэг бол дутагдaltaй тал их байгаа байхгүй. Гарын техник сайтай мөртлөө хөлийн техник бас муутай байж идэг тийм үү. За хөлийн техник сайтай нэг нь гарын техник муутай байж идэг. Тэгэхээр энэ яг кикбокс үйл контактын төрөл бол яг 50-50% ур чадвар бол шаардж идэг. За энэ дэр одоо гараараа ингээд байнга довтлоод иж болохгүй тийм ээ. Гараараа довтлоод ингээд хөлийн одоо довтлогоо хийж явах хэрэгтэй. Тэгээд хөлийн довтлогоо хийчихэд гарын довтлогоо заавал хийж явах хэрэгтэй. Дөрөвдөө бол шигтгэж өгсөн байдаг л да. Бүр юг хөлийн довтлогоог нэг үеийн турш 8-аас доошгүй одоо оновчтой хийнэ гэж байгаа. Тэгэхгүй одоо хий ч юм уу, сул ч юм уу, сулхан ийм одоо хөлийн тоглолтыг бол тооцохгүй зөвхөн одоо оновчтой хүчтэй хийж гисэн энэ одоо довтлогоонуудыг бол тоолдог байгаа. За энэ бол залуучуудын 63 кг-ийн жингийн одоо аваргын төлөө ийм тоглолт харагдаж байна. За 63 кг-ийн жинг одоо улаан болонгаас хөх сахиус клубын тамирчин ган хоёг. За хөх болонгаас хангай клубын тамирчин эрчим нар одоо уучраа таар тоглож байна. За хоёр тамирчин бол урд нь бас урдаа боксing одоо тэмцээнд орж ур чадвараа нэмж ингэж туршлага сууж исэн тамирчид. За тэгээд энэ дээр нэг харах юм 63 кг-ийн жингийн залуучууд гээд бие бэлтрийн хувьд бол ерөөсөө насан туршидээсээ тотохгүй болсон байна. Бие бэлтрийн бол хөгжил сайтай. За эндээс бол залуучууд хийгээд бие бэлтрийг одоо сурталчилдаг, бие бэлтрийн хөгжлийн төлөө зүтгэдэг байгууллагууд бол эндээс бол дүнэлт хийх хэрэгтэй. Залуучуудын бие бэлтрийн хөгжил бол одоо залуучуудын ангилд иймэрхүү одоо төвшөнд аваачихын тулд одоо өөрсдийн дотоод зохион байгуулалтыг бол анхаарах хэрэгтэй. За мөн энэ залуучуудыг чөлөө цагийг өнгөрөх энэ боломжийн сурталчилгааг сайн хийх хэрэгтэй.
За Мишель кикбоксинг клуб бол ямар ч одоо залуучуудыг хүлээж авч хэдий чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөд сайн тамирчин болох одоо замыг бол одоо тавьж чадах үз. Ийм одоо клуб байгаа. Энэ дэвшрээнд бас энэ залуучууд өсвөр үеийнхэндээ бас кикбоксер хичээлээрээ за кикбоксер хичээлийг үеийн Мишель Экспо төвийн одоо өргөтгөлд байрлах Мишель спорт цаа танхим дээрээ. За энэ танхим бол цаг үргэж та бүхнийг одоо хүлээж авахд бэлэн. Мөн залуучууд хүүхдүүдийн төлөө бид нар олон одоо зөв сэтгэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ залуучууд маань чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөж өөрсдийнхээ бие бэлтрийн хөгжилд бол анхаараарай. Тэгээ энэ одоо ташранд бас би бас бодож авдаг бол зүйлээ бас хэлье. За Монголын ирээдүй бол залуучууд өсвөр тийм ээ. Тэгэхээр залуучууд маань эдий одоо бол оюуны боловсролтыг анхаардаг болж боловсралтай иргэн болгох, боловсралтай хүм төлөвшүүлэх тал дээр анхаарж байгаа боловч бие бэлтрийн боловсрал олгох тал дээр үнэхээр орхигдсон байна. Тэгээ миний дүгнэлт бол юу гэхээр үнэхээр хүн оюун санааны боловсралтай байж болно. Байгаа боловч бие бэлтрийн хувьд одоо бие бэлтрийн боловсралгүй бол амжилт олохгүй. Үнэхээр одоо өндөр боловсралтай оюун ухааны чадам цайтай мөртлөө нэр үлийн мэндийн муутай бол улс орондоо юу бүтээж чадах вэ? Тэгэхээр оюуны хийгээд бие бэлтрийн одоо хөгжил боловсрал хоёр хосолж иж яг одоо хоёулаа тэгш байж иж яг улс орондоо хэрэгтэй ийм одоо иргэн төлөвшүүлж чаднаа. Тэгэхээр энийг маань одоо төр засагч гэсэн тэрийн бас байгууллагууд гэсэн